За сайн уу залуусаа. Шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Амралтын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд weekly forecast буюу эх 7 өдрийнхаа алтны таамгаар уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр миний хувьд бол одоохондоо зөвхөн алтны талаар анализ хийж байгаа тийм. За өнгөрсөн 7 өдрийн хувьд бол алт маань сонсныг бодвол нэлээд 50 хөдлөлөө гэж бол миний хувьд бол дүгнэмээр байна. За daily time frame-ийн хувьд бол ерөөсө down trend руу эргээгүй, uptrendтэй хэвээрээ буюу алтны маань чиглэл маань дээшээ хэвээрээ байгаа. За мэдээж хэрэг маш өндөр одоо өсөлт орж ирсэн учраас буцаад retracement-ийн хөдөлгөөн буюу засварын хөдөлгөөн хийхдээ нэлийн гүнзгий орж ирсэн тийм үү. Тэгвэл бид нар алтны ерөнхий одоо трендийг тодорхойлохдоо яг уу daily time frame-ыг харчий тий. За daily time frame дээр алтны хувьд бол нөгөө нэг унж орж ирсэн уналт тий трендийг эргүүлж чадсан уугүй бүгдээрээ харъя. Тэхийн тулд ерөнхий бид нар тренд хэрэгтэй impulse retracement. За үүний дараа энд нэг impulse retracement. За үүнийг impulse-аар тооцож болно. Яагаад гэвэл өмнөх бараг цэцлээд улаан тий одоо retracement баг зэрэг ороод ирсэн. За retracement impulse гэдэг дэше шууд явсан байдалтай харагдаж байна. За тэгвэл daily time frame-ийн алтны хөдөлгөөн маань uptrendтэй сүүлийн 9-ийн low-ыг одоо энэ ёроол дээр буюу ханшны хувьд бол нэг 4528 гэдэг ханшин дээр хийсэн тий. Тэгээд доошогоо алт унаж орж ирэхдээ мэдээж хэрэг энэ одоо ёроолыг сэтэлсэн боловч яг их биеэрээ сэтэлж чадаагүй зүйтэй хаагдсан учраас үүнийг юу гэж үздэг гэхээр за маш хүчтэй мэдээж хэрэг алтны одоо уналт орж ирсэн боловч трендийг эргүүлж чадаагүй буюу за ер нь бол retracement-ийн хөдөлгөөн өмнөх ёроол хүртэл явсан. За зүйтэй хаагдаад эндээс ер нь бол bounce хийсэн байдалтай буюу ойлт хийсэн байдалтай харагдаж байна. За тэгэхээр бидний хувьд бол яг алтан дээр сэл орно гэдэгтээ ер нь бол маш ихтгэл муутай байх хэрэгтэй. Харин Biden гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. За эх 7 өдрийн хувьд бол яхаарахгүй алтан дээр ихэвчлэн бид нар long орох шаардлагатай болж байна. За тэгэхээр энэ ёроол бидний хувьд бол маш хүчтэй. Тэ чухал ёроол байсан байх нь мэдээж хэрэг энийг янз бүрийн хүмүүс ярьж байгаа тэ fake outs гэж ярина, liquidity хамгаалт гэж ярина, янз бүрийн одоо шинжилгээгээр ярьж байгаа. За ямар ч байсан хэдийгээр 100 орж ирсэн боловч алт маань uptrendтэй хэвээрээ байх нь. За тэгвэл 4 цаг руу бүгдээрээ харцгаая. Бидний ер нь ажлын талбар чинь 4 цаг штэ. 4 цагаараа бид нар тухайн өдрийнхөө чиглэлийг тодорхойлоод арилжаанд ордог. За энийг бол Dow Mastery нөгөө стратегийн хувьд бол яг secondary Dow level гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл secondary Dow level маань хизээ яаж тий uptrend руу шилжсэн юм бэ гэдгийг бүгдээр харцгаая. За тэхийн тулд мэдээж хэрэг өмнөх тренд хэрэгтэй бидэрт. За ойрд нөгөө алтан дээр яриаг учраас би алтыг нэлээд дэлгэрэнгүй ярьчих гэж бодоод байгаа шүү. За юу. За өмнө нь 4 цаг uptrendтэй явж байгаад сүүлийн 9-ийн low-ыг сэтэлж орж ирснээрээ энэ дээр down trend руу шилжсэн. За ингээд down trend руу шилжээд retracement impulse impulse-ийн хөдөлгөөн яваад хамгийн сүүлийн 9-ийн хаяг энэ орой дээр хийсэн буюу за ханшны хувьд бол 4964 гэдэг одоо ханшин дээр хамгийн сүүлийн 9-ийн хаяг хийсэн. За тэгээд 9-ийн хаяг хийсний дараа буцаад хөдөлгөөн маань өсөхдөө хаан сэтэлсэн бэ? Энийг сэтэлтэн тооцгүй. Мэдээж тооцохгүй. Тэгэхээр яг энэ зүг бол тренд эргэсэн гэж хэлэхгүй гэсэн. Тэгэхээр үндсэн тренд маань шууд дээшээ буюу хамгийн сүүлийн 9-ийн хай 5094 гэдэг ханш руу зааж байна. За тэгвэл энэ ёроолуудыг бид нар тренд эргэсэн гэж үзэх юм уу гэж байгаа. Энэ ёроол тий энд байгаа энэ ёроолууд тренд эргэсэн гэж үзэхгүй. За яагаад тренд эргэсэн гэж үзэхгүй вэ гэхээр бидний хувьд бол яг 9-ийн хай 9-ийн лоу гэдэг зүйлийг маш сайн мэдэх ёстой. Хэрвээ 9-ийн хай 9-ийн лоу гэдэг зүйлийг бид нар мэдэхгүй байх юм бол трендээ буруу тодорхойлж гэсэн үг. Жишээ нь Dow амар худалдан ажилтгаа гэдэг байдаг штэ хүмүүс. За тэр нь яагаад өгөхөр энэ дээр ингээд uptrend явж гин. За ингээд uptrend явж агаад за эндээс шууд энэ одоо low сэтлээ down trend руу шилжчихсэн. За одоо ингээд гоё down trend явна гэж утсан чинь буцаад up руу шилжчихлээ ч юм уу. За баг энийг ингээд авчиж байгаа. За ингээд гоё down шилжсэн чинь би үргэлжлүүлээд энэ ёроол руу сэлднэ гэж ингээд бодож исэн. Тэгсэн чи яах нь буцаад дэше шилжсэн. Тэнгүүт энэ дооч худлаа юм байна гэж яриад байдаг. Гэхдээ яг үүндээ үндсэн одоо higher low гэхээсээ илүү бид нар яг Dow-ийн онолыг үндсэн 9-ийн хай 9-ийн low-ороо сураад хамгийн гол нь 9-ийн хай 9-ийн low-ыг яг зөв таньж сурснараа үндсэн чиглэлээ маш сайн одоо таамаглаж чадна гэсэн үг. Тийм учраас ер нь
яг Dove Master гэдэг манай ахтай байгаад байгаа шүү дээ. Шалтгаан нь Dove-ыг л мастерлж байна. Dove-ыг мастерлснараа бид нар үндсэн чиглэлээ ер нь мэдчих учраас дараа нь яг үндсэн оролтоо болохоор чиглэлээ мэдчих бол оролтоо өөр өөрсдийнхээ аргаар тий ингээд орчгож болно гэдэг. За тэгэхээр үндсэн одоо импульсын хөдөлгөөн энд аптрend руу шилжсэн. Тэгээ 4 цаг. За үүний дараа энд retracement орж ирээд за тэгээд өргөжлээд импульс явах гэж байна л гэсэн юм шинжилгээ ингээ болоо. За мэдээж хэрэг scalp trade хийхин тулд 30 минут руу 15 минут руу ч юм уу те за 5 минут руу мэдээж хэрэг ордог. За тэгэх юм бол энэ трендүүд чинь ахаад ингээд задарна гэсэн үг. За миний хувьд бол яг 7 хоногийн таамаг хийж байгаа учраас ер нь яг эх 7 хоногт алт ингэж хөдлөн шүү гэсэн л олон хоногийн одоо таамаг хийж байгаа гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. За тэгвэл одоо бид нар яах юм бэ алтан дээр? Хэрхэн арилжаанд орох юм бэ те? Алтыг хаашаа харах юм бэ гэсэн чинь яг одоогийн байдлаар алт маань 4 цаг маань аптрендийн хөдөлгөөнтэй, daily time frame аптрендийн хөдөлгөөнтэй. За тэгээд 4 цагийн одоо импульсын хөдөлгөөн эхэлсэн гэдэг дохио аль хэдийн ирчихсэн байгаа учраас 4 цагийг үргэлжлүүлээд дээшээ бид нар харна. Дээшээ харахдаа те дараагийн орой руу ер нь л харна. Гэхдээ 4 цагийн импульсын хөдөлгөөн шууд дараагийн орой руу хүрнэ гэж би бол итгэлгүй байна. За яагаад гэвэл 4 цагийн өөрийнх нь volume байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд бид нар Fibonacci татчихъя. Fibonacci татсан чинь яг одоогийн хөдөлгөөн маань 61.8 гэдэг ханшин дээрээс ойсон байдалтай харагдаж байна. За тэгвэл дараагийн одоо 4 цагийн импульс маань яг нь. За энэ яроолууд буюу тий 5288. За жигдлэх юм бол 5290. За 5300 гэд бараг тий ер нь 5300 гэдэг энэ ханш руу юм байна шүү заяа. Нэг ирээд за үүний дараа retracement-ийн хөдөлгөөн орж ирэх өндөр магадaltaй гэсэн үг. Retracement-ийн хөдөлгөөн орж ирээд дараагийн орой руу ингэж явах өндөр магадaltaй гэж харагдаж байгаа юм. За тэгэхээр алтан дээр бид нар бол long харсан хэвээрээ. За одоогийн байдлаар bounce хийсэн гэж үзээд bounce буюу ойлт хийсэн гэж үзээд 4 цаг маань ойлт хийгээд импульсын хөдөлгөөн явахд бэлэн болж байна. За тэгвэл бидний хувьд хамгийн эрсдэлтэй цэг бол 4651 гэдэг ханшиг алт маань сэтэлвэл ер нь бол эрсдэлтэй. Энэ импульсийн хөдөлгөөн явахгүй байх тун магадaltaй буюу үргэлжлүүлээд бүр доошоо алтыг харах боломжтой. Гэхдээ одоогийн байдлаар бол ерөөсөө алтыг унана гэж бодохгүй. За бидний хамгийн гол цэг буюу одоо эндээс bounce гэдэг аль хэдийн өгцөн энэ одоо зүйтэй candle байгаа зү. Энэ candle буюу энэ яроол хэрвээ сэтрээд ороод ирвэл эвгүй. За тун эвгүй. За энэ хэрвээ сэтрээд ороод ирвэл бидний хувьд бол яг complex pullback гэж нэрлэдэг. За тэгээд өмнөх яроол сэтэлчих юм бол тэгээд дуусаа буюу алтны уналт орж ирнэ. Гэхдээ мэдээж хэрэг эдийн засгийн нөхцөл байдал, дайны нөхцөл байдал одоо дэлхийн нөхцөл байдлыг харахаар ер нь бол алт маань би бол унана гэдэгт итгэлгүй байгаа учраас дараагийн ханшийг ингэж харж байна гэсэн үг. За тэгвэл эх 7 хоногт бид нар ямар ч байсан 5300 гэдэг ханш руу алтыг хараад за үүний дараа all time high-ыг ахиж хүрнэ гэж үзээд 5600 харах нь шүү залуусаа. За юм байна. Тэгээд эх 7 хоногийнх нь арилжаанд амжилт хүсье. За 7 хоногийн дундуур энэ 7 хоногоос эхлээд Актемда одоо 7 хоногийн дундуур манай Актемийн зүгээс шинжилгээнүүдийг тухайн өдрийн шинжилгээнүүдийг оруулаад явна. Тийм учраас яг энэ видеоны тайлбар хэсэгт байгаа Актемийн Discord линкэн дээр дараад Актем таныг дээр залуусаа. За ингээм амжилт хүсье. Түр баяртай.